За эхлээд Unilive гэх аппликейшн руугаа орно. Unilive-тэй. За тэнгууд энэ Communities гэдэг рүү дараад Communities гэдэг дарангууд Unimex гэдэг эхнээсээ 2 дахь байгааз те. За тэрэн дээрээ дарч. Дарангууд тэр task гэж байгаа. Task эхнээсээ 1 дахь 2 дахь 3 дахь те. 100-аас 2 дахь нь task дээрээ дараад. За тэнгууд та эдэг дараад ороход чинь хамгийн эхлээд энэ daily check-in гэдэг. За энэ check-in гэдэг төвчлэн дээр дарангууд зэрэг 20 оноо гэж байгаа. За дараагийн interaction гэдэг дээр нь дарангууд зэрэг яг нэг лайв үзэхэд нэг лайв нийтдээ 3 лайв үзэх ёстой. 3 лайвыг үзэхэд болохоор 10 минутыг үзээд нэг комент биччихээж 50 он авна гэсэн үг. Тэгэхээр яг нийтдээ 3 лайвыг өдөрт даалгавар дээр 3 лайв үзэх даалгавар өгнө. За тэнгууд зэрэг 3 лайвыг 10 минут үзээд комент бичнэ. Тэнгууд тэр болгонд чинь 50 буюу 150 оноо гэж байгаа. За би сая нөгөө 10,000 поинттой хүрсэн учраас яг сая өнөөдөр 2 лайв үзээд ингээд 100 оноо цуглуулсан гэсэн үг. За ингээд комент богино видеонууд байгаа шүү дээ. Богино видеонуудыг үзэхэд болохоор нийтдээ 5 видео үзнэ. 5 видео үзэхдээ болохоор бас зүгээр үзээл дээр нь доор нь комент бичээл зүрх дарна. Доотлих нь болохоор бас лайк дарна гэдэг маань юу? Од дээр дарна, зүрх дээр дарна гэсэн үг байхгүй юу? За ингээл ерөөс ийм даалгаврыг биелүүлсээр байгаа л би 10,000 поинт цуглуулсан байгаа. За хэрвээ нөгөө хөрөнгө оруулалтаар оруулна шүү дээ. Хөрөнгө оруулалтаар оруулах юм бол 100 Unix тутамд 300 оноо. За 500 юу яжсэн? $1000 оруулахад лав 3,000 поинт өгчээсэн шүү. За ингээд ингэсээр хагаад зүгээр лайв үзнийхэн төлөө, видео үзнийхэн төлөө та ингээд сардаа $25 авах боломжтой. За одоо энийг ханшнаас шалтгаалж байгаа. Энэ дээр одоогийн ханш болохоор 0,235 байгаа. За яг энэ ханшаараа 100 Unix чинь бодогдно. Хэрвээ эн чинь анх намайг яг энэ хөрөнгө оруулалтад орж байхад 0,192 204 гэж байсан байгааз дараа нь би нэг 8 сарын 27-нд мөнгө татаж авахад 217 байсан. Одоо ханш 235-д өсөж байгаа учраас яг 100 Unix чинь одоогийн яг ханшаараа бодогдно гэхээр магадгүй эн чинь 3 болчвол $30 болоод өсөх ч юм уу. Ийм давуу талуудтай байгаа шүү. За тэгээ таад маань өдөр болгон даалгавраа биелүүлээрэй. Хэрэв хөрөнгө оруулалт одоо хүн ураад хөрөнгө оруулалт хийх юм бол тэр баралж өдөртөөч те 10 хүнд хэлээд 10 хүнээр хөрөнгө оруулахад 3 хүнээр хөрөнгө оруулахад 3 хүнээр $1000 хөрөнгө оруулахад энэ 1000 поинтоос биелүүлэх боломж хүрчих юм бол тэр exchange to Unix гэдэг дээр нь дараад дарангууд зэрэг шууд өөрийн чинь хаашаа мөнгө чинь орж ирэх вэ гэхээр зэрэг энэ e-tasking гэдэг дээр дарна те e-tasking гэдэг дээр дараад энэ my assets дээр дарангууд зэрэг өөрийн чинь өдөр болгон хөрөнгө оруулсан хэрэг та хөрөнгө оруулсан бол хөрөнгө оруулалт чинь одоо 8 цаг тутам ингээ өгөөж өгöd байгаа шүү дээ. За минийх бол энэ чинь ингээд миний өөрийн хөрөнгө оруулалтын өгөөжинд орж ирж байна. За миний багаас одоо хүн урьж оруулсны өгөөж нэнд орж ирж байна. За миний нөө point цуглуулсны оноо нь ингэж орж ирж байна. За тэгвэл даалгавраа яаж биелүүлэх вэ гэхээр хэдүүлээ home гэдэг дээрээ дараад за home гэдэг дээр дарахаар чинь ийм хамгийн дээд нь short video live гэж байгааз тий. За live үзэхийн тулд яг хэр зэрэг хамгийн дээр 100 талаас эхний live гэдэг дээр дарангууд за одоо энд ингээд хүмүүс live хийж байна. За энэ хийж байгаа хүмүүсүүдийн энэ хүнийг нь ороод үзнэ гэсэн үг. Зүгээр л үзээ. Энэ live-ыг үзнэ доор нь яг нэг ямар нэгэн комент бичнэ. Тэгээ энийг үзчихэд ингээд захиугаар 10 минут үзэн цагаа харж байгаа. 10 минут. Би бол яадаг вэ гэхээр зэрэг нэг хиний хүний live нь ороод сонирхол хэл мэлийг ойлгохгүй хүмүүс байвал яг доор нь 10 минут үзээ. Дууг нь хаагаад 10 минут тавьчихдаг. Өөрийн монгол хүмүүсийн лайв байвал сайхан чатлаад бичээд явуулсан шүү дээ. За энийг 3 удаа үзнэ гэсэн үг шүү. За дараагийнх нь яг хоёр зэрэг short видео гэж байгаа. За энэ short видео дээр ямар 5 short видео дараад тогда я зүрхнээр нь дарчин. За энэ
зүрхний доотлолт нь 3 цэг байгаа. Энэ дээр дараад одоо хай гэдэг ч юм уу юу гэдэг чинь тийм. Вот в основном вот За так энийг я вас 5 слушаю, шорт я видео хийх вас гэсэн. слушаю, За ингээд рекламу тухайн өдрийн слушала. чинь даалгавар Еще хийж байна гэсэн үг. в основном